Hi guys. Миний анхны бичлэгийг үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд миний ажлын нэг өдрөөр хамтдаа аялцгаая. За ингээд ажилдаа гараад явлаа. Өнөөдөр нартай үлдээ. Тиймэрхүү өдөр байлаа. Очоод хартал захирал байдгүй. A few moments later. За шгүй захирал маань ирлээ. Машинаа онгоолгоод үлдтэл oh my god. Өнөөдөр аль нэлээ ачаатай айл болтой. Багс сакс маань маш олон байсан болохоор тэгж бодлоо. Энэ манай захирал. За ингээд ажилдаа орлоо доо. За ингээд айлд орж үзцгээе. За өнөөдөр аль нэг иймэрхүү нэлээд ачаатай айл байна. Энэ бүгдийг чинь одоо савлаа дуудлаа авч явна. Авчаад шууд ууттай нь гаргаад орхино. Өнөөдрийн айл яг тэгвэл солонгосоор пампужан гэж яригддаг. Бүгдийн савуулж авуудалж авч очоод тэр чигээр нь айлтлынх нь гэрт нь буулгаж өгөхийг хэлдэг байгаа. Би ер нь хөвчлэн иймэрхүү хувц сонор ихтэй тиймэрхүү өрөөнүүдийг орж савлж багладаг. Бас дээрэс нь тавилга тиймэрхүү зүйлүүдийг салгаад ингээд авч явах бэлэн болгодог. За ингээд нөгөө нэг яриад байдаг садар идэх чинь шүү дээ. За садарыгаараа ингээд өгс буулгана. Ой юу вэ? Яа. Нөгөө сакс маань яг унах гэж шүү дээ. За ингээд ачаага садарын дээрээ ингэж ачаад доош нь буулгаад доороогоо хүм маань машинд ачаад авч явна. Өнөөдрийн айл маань хоёр талдаа хоёуланд нь энэ садар гэдэг машинаар буулгаж оруулж байгаа. Тэгэхээр ажил маш шуудцтай явагдсан. Оруулахад буулгаж байгаа бичлэг маань их орохгүй байгаа. Ягаад бол айлын эзэд дуурлаад исэн болохоор бичлэг хийгээгүй байгаа шүү уучлаарай. Ингээд ихний айл маань дуслаа. Хоёр дахь айл маань эхэллээ. Ороо тартал нэх их ачаагүй айл болтой. Бүгдийн дахиад савлаад уудлаад баглаад ялгаагүй пампужан очоод шууд ууттай нь гаргаад тавина. Месаны ажил хийж байхад хамгийн хэцүү хүмүүс бол байрны жижигчүүд маш их төвөгтэй. Өнөөдөр энэ хоёр дахь айл маань садари байхгүй левтер болгож байгаа. Тэгэхээр жоохон цаг хугацаа орно гэсэн үг. Доор бас хоёр машин яг үүд таглаа тавьсан болохоор бас нэлийн холуур тойрч ачиж байгаа. Тэгэхээр бас нэлийн цаг авч байгаа. Өнөөдрийн бидний нүүлгсэн хоёр айлын эзэд хоёлаа гэртээ байгаагүй. Нүүж орж байгаа гэртээ цэвэрлэгээ хийгээ хүлээж байсан. Тийм болохоор би ингэж бичлэгээ тухтаа хийлээ. За одоо ингээд машиндаа ачаануудаа бүгдийг аж дуусгаад оруулахаар явна. Энэ удаа дахиад оруулахдаа бичлэг хийж чадсангүй. Ингээд ажиллаа дуусгаад гэртээ харж байна. Гэртээ харж машинаа тавьчаад буцаж гарч ирээд
захирал маань бид хоёрт хоол авч өгнө гэсэн. Мэдээж эрэг алдарт сангивсаал өнөөдөр маш их ажилласан. Гэт бид хоёрт ингээд сангивсаал авч өгч байгаа маа. Миний бичлэгийг дуустал нь үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээ тун утгагүй оруулах болно. Баярлалаа. Баяртай.